Маша Багва хүүхэлдэйн киног бид бүгд мэдгэлээ. Оросын Маша Багва гэх ижил нэртүүлгээрээс сэдвлэн бүтээсэн ба энэхүү цовруул хүүхэлдэйн киноны жинхэнэ түүхийг та бүхэндээ хуваалцахаар шийдлээ. Маша охин оюуны хомсдолтой байсан ба ээж автайгаа амьдардаг байжээ. Нэгэн өдөр Маша ойд төөрж модны мөчөр өвс навч гээд чадах чинээгээр л өөртөө оромжхийн хэд хонлоо. Өсөж ядарсан Маша хоол улж идэхээр явж байгаад өөрийн гэрээ олж харна. Түүний гэр нуурж өвдөрсөн байх ба хаасаагүй багааны мөр үлдсэн байсан тул гэрийнхэн хажууханд байгаа урцанд шүнийг өнгөрөхөөр шийддэг. Маша өглөө болохыг хүлээж хөвтөж агаад унтаад өг. Шүн донд Маша сэтгэл амар унтаж байтал нэгэн чимээ сонсогдхон тэр. Маша сэрээд хартал орных нь хажууд баавга зогсож байв. Зэрлэг амтны хөнгөлсөн аимшигт чимээ урцаар дүүрэн сонсогдно. Айц сандарсан Маша орлоход зэрлэг баавга түн рүү шууд дайрдаг. Маргааш нь хайгуулчид гэрт нь ирэхэд Маша хэдий хэсэг болсон байх ба гавлын ясанд цуурж танигдхийн аргагүй байдалтай болджээ. Түүний бие үгсэн хойноож маш айсан илэрхийлэмжтэй болцсон гэдэг. Судлаачид энэхүү охины талаар судалж байгаад ийм аимшигтай төсөөлтөд түүх бичгийг хүсээгүй тул түүхийг нь жаахан өөрчлөн гаргасан байдаг. Жишээ нь циркийн баага Машаг маш сайн харж хандаж эцэг эхийнхээ нүгж байгаагүй хайрыг мэдрүүлж байсан гих мэд худал түүх их тараасан байдаг. Машаг их бяцхан охины гунигт түүх инхүү төгсдөг. Энэ хүртэл бидэн таамд байсан. Танд баярлалаа. Таалагдсан бол subscribe дарж биднийг дэмжээрэй.